Мэдмэрийн нэвтрүүлгийн маань шинэ дугаар тав хүнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарын хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэмэг сургуулийн багш Алтан Гэрэл ах маань ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэнд. За өнөөдрийн маань хоёулын гэм сэдв ярилцах, хүмүүстэй мэдлэг мэдээлэл олгох зүйл маань юу байгаа вэ гэдгээс. За өнөөдрийн хувьд бол би бага насны хүүхдийн одоо бусдад учруулсан гим хорын хохирол гэсэн ийм сэдвийн хүрээнд ярихыг хүсэж байна. Хүүхдийн насанд одоо тий хүүхдийн бусдад учруулсан гим хорын асуудал. За асуултаа ялаа зүгээр багшууны үед байхад энэ тал дээр ямар юу байна? Юу бууж гин яг энэ сэдв ярингууд. За нэг үе бодох юм бол яг энэ сэдвийг ярихад нэг үе бол маш их байсан гэж одоо шууд санаанд орж байна. Одоо нэг маш их байсан гэж. Нэг хүүхдийн одоо хүүхдүүд үйлцсэн гэмтэрэг одоо энэ хүүхдийн колон дүүрлэл гэдэг нэг асуудал яригддаг л байлаа. 90-ад оны үедтэй их нөгөө юу гэдэг нь таньшаана гэж бид нар нэрлэлсэн. Одоо ийм тэнмэл хүүхдүүдийн асуудал их эдрийн нөгөө хийж байгаа гэмтэрэг гаралт маш их байна. Гээл за тэгээд нөгөө нэгэндээ уруу татагдаж явж байгаад гэмтрэгт давхар холбогддог ийм асуудлууд бас нилээдгүй байдаг гэд нэг хэсэг бол айгүй эмзэг тэгээ болоод их байсан. Тэр зүйл шууд санаанд орж ийн л доо. За яг мэдээж бол энэс сая чиний ярьснаас бол тодорхой хэмжээнд миний ярих сэдвтэй бол одоос хамаарх хэсэг бол байгаа. Гэхдээ бол одоо би шууд бүхэлдээ чиний ойлголтыг бол яг миний ярих гэж байгаа сэдвэр бол ийм ойлголттой байна гэж бас хэлмээргүй юм байна. За тэгэхээр энэ тухай хэдүүлээ хоёлаа ярий те. За тэгэхээр бол ийм байдаг. Одоо бид нар бол ингээл өглөө гараал автобусанд ороод карт уншуулаад эсвэл таксинд суугаад мөнгө өгөөл тэгэл дэлгүүрт ороод худалдан авалт хийгээл ингээл нэг иймэрхүү харилцаанд ороод эдгээр ч юм бол үндсэндээ бол дандаа хилцэл хийгдээд байна. Өөрөөр нэг нь одоо гэрээнүүд хийгдээд байна гэсэн багхгүй юу? Ерөнхийдөө хилцлүүд хийгдээд байна. Автобусанд ороод чиг гээл дарангуут баярлалаа гээл дуурж идэг чинь бол одоо тэр тээвэрлэгч компани тэр автобус компани тайрын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдчихж байгаа. Тэ. Та мөнгө уншуулснараа таныг эрүүл аюулгүйгээр зорьсон газарт чинь буулгаж өгөх үүрэг компанид автобусны компанид үүсээд та харин нийгмийн хэв журмыг зөрчихгүйгээр тэр автобусны зүйлийг эвдэхгүйгээр яваад газараа буух тийм ээ ийм харилцаа. Тэгэхээр амьдрал дээр бол нэг иймэрхүү одоо гэрээгээр зохицуулагддаг нэг хэсэг ийм харилцаанууд байна. Би нөгөө гим хор гэдгийг тайлбарлах гэдэг байгаа. Гим хор гэхэлэр хүмүүс яг гим хор гэдэг яг юу юм бэлаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бол саяны энэ ярьж байгаа юм чинь бол үндсэндээ энэ хилцлийн үндсэн дээр хийгдэж байгаа ийм нэг харилцаа байна. Нөгөө нэг харилцаа нь юу вэ гэхээр бол энэ хуулиар тодорхойлчихсон ийм харилцаа байдаг. Хин нэгэн өөрийнхөө үйлдэл мөн эсвэл үйлдэхүүгээрээ бусдад ийм буруутай үйлдэл хийгээд тэр бусдыг хохироосон нөхцөлд түүнийг нь одоо ингээд хохирлыг буруутай этгээд төлдөг нэг ийм төрлийн харилцаа байна. Энд бол гэрээ гэдэг юм байхгүй шүү дээ. Машины цонх хагалт чинь гэдэг соёлыг гэрээ хийж байгаад машины цонх хагалт гэдэг яриа байхгүй шүү дээ тий. Тэр утгаараа бол энэ маань бол өөрөө нөгөө гим хор учруулсан. Зүгээр санаатаа санамсаргүй гэдгээсээ ингээ юм маань цаашаа задраа явчихна тий. Ямар ч байсан үр дүнд нь машиныхын цонхны шил хагарлаа. Тий. Энэ чинь бол хохирол учирлаа шүү дээ юм. За тэгвэл яг энэ асуудал чинь хүн болгон дээр яригддаг. Хүн гэдэг дотор чинь насан турш нь байна, хүүхэд нь байна. Тэгэхээр бит хоёрын өнөөдрийн сэдэв бол хүүхдийн гэж тийм ээ 18 нас хүртэл хүмүүсийн гэсэн санаа. За энийг ярихын тулд бас эн чинь хоёулаа нөгөө мэдмэрийн бэ нэвтрүүлэг бол хоёулаа нөгөө хуулийн анхан шатны ойлголт өгж байгаа учраас одоо биний ярих зүйл бол бас үзэгчдэд бас мэдчих л зүйл гэж. Хуульд бол хүүхдийг насных нь хувьд нэг ингээд хэд ангилчиж байгаа. Нэгдүгээр тэгээс 7 нас гэж нэг ангилаад 7-оос 14 гэж нэг ангилаад 14-өөс 18 гэд ингээд үндсэндээ хүүхдийг 3 ангилчиж байгаа байхгүй насаар нь. Тэгэхээр тэгээс 7 насны хүүхдүүдийг бол нөгөө хууль зүйн ойлголтоороо бол эрх зүйн чадамжгүй гэдэг. Эрх зүйн чадамжгүй гэдэг бол юусаа би дааж юу чих боломжгүй л гэж байгаа байхгүй. Тий. 7-оос 14-ийг нь бол эрх зүйн зарим чадамжтай гэж байгаа. Зарим чадамжтай гэж. 14-өөс 18 хүрэхээр бүрэн бос чадамжтай гэж байгаа байхгүй тийм ээ.
чадамжгүй, зарим чадамжтай, бүрэн бус чадамжтай гэхээр ингээд тэр чадамж гэдэг зүйл нь томроод нь шүү дээ. Цар хүрээнд томроод нь. Тэгээд үндсэндээ одоо энэ хүүхдийн учруулсан, бусдад учруулсан гим хорвол яг энэ саяны насны ангиллаараа шууд явчихж байгаа. За тэгээс 7 насны хүүхэд бол угаасаа бусдад ямар нэгэн байдлаар гим хор учруулах магадлал бол харьцангуй бага боловч байдаг амьдрал баян учраас. 0-7 наснаа яриад тийм тэгж байна. Энэ нөхцөлд бол ерөөсөө ямар ч маргаан байхгүй үндсэндээ эцэг их одоо тэр гим хорыг бол хариуцахаас аргагүй болчдөг. Яг тэр бол тэр хүүхдүүдийг эцэг их бол ерөөсөө шууд 100% төлөөлж идэг. Энэ утгаараа бол тэгээс 7 насны дээр бол гим хорыг бол шууд эцэг их хариуцна, асран хамгаалагч нь хариуцна гэж ойлгож хэрэгтэй. За 7-оос 14 дээр бол нөгөө зарим чадамжтай гэдээ ороод ирж байгаа. За энэ дээр ямар асуудал тодорхойлт байдгүй гэхээр бол өөртөө хохирлгүй гэж тодорхойлсон байна. Өөртөө хохирлгүй хиймэгц биелдэг ийм төрлийн хилцлүүдийг хийж болно гэж байгаа байхгүй. Өөртөө хохирлгүй гэж нэг тодорхойлт явж байгаа. Өөртөө хохирлтой юм хийчих юм бол одоо энийг бол яг бусдад гим хор учруулсан уу гэдэг чи өөрөө ингээ маргаан болоо явчих нь шүү дээ. Техник. Тэгэхээр ийм хоёр нөхцөлийг тавиад байна. Өөртөө хохирлгүй хилцэл байх хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа хиймэгц биелдэг. Болцол тавихгүй гэсэн үг шүү дээ. Ихчээ нэг чокопай авъя гэд мөнгө өглөө. Удалдагч шууд нөгөө юу гин чокопай өглөө хүүхд гараа явлаач гэдэг юм уу. Энд чинь ингээд нөгөө хиймэгц үндсэндээ биелж штэ энэ чинь. Тэрнээс чи тэгчих юм бол тэгин тэх юм бол ингэн гэдэг ийм болцол ийм юм бол байхгүй. Тэгэхээр ийм асуудлыг одоо 7-оос 14 насны хүүхдтэр бол үндсэндээ зөвшөөрдөг. Тий. За тэгээд 14-өөс 18 насны хүүхдтэр юу зөвшөөрөгддөг вэ гэхлээр бол энэ чинь харьцангуй бас насны хувьд ч тэр сэтгэн бодох тэр үүрэг хариуцлага ухамсарлах төвшин ч гэсэн хамаагүй өсөд ирж шít 14-өөс 18 гэдэг бол тий. Энэ нөхдүүдийг яагаад бүрэн бус гэж хэлээд ийм гэхээр бол энэ нөхдүүд чинь өөрсдөө тодорхой хэмжээнд ингээд өөрийнхөө одоо мэдлийн хөрөнгийг захиран зарцуулах одоо эрхтэй болцсон. Өөрсдөө тодорхой хэмжээний юу авах боломжтой болцсон байдаг. Үүрэг цалин хөлс авах юм тийм хорлого болох. Тухайлбал одоо нөгөө янз янзын нөгөө коллеж моллежж явах юм бол ингээд цаанаас нь тодорхой хэмжээнд тэтгэлэг өгдөг шүү дээ. Тэгэхээр эн чинь хүүхд гэдэг категори дотор л явж байгаа шүү дээ. Тэгэхдээ эн чинь зүгээр нэг хүүхдүүдийг бодох юм бол бас ингээд өөрийнх нь нэрийн дансанд ингээд мөнгө төгрөг ороод чи ингээд ихлэхлээр өөрийн гэсэн нэг хорлоготой болж ирж шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь ингээд ийм тодорхой хэмжээний жижигхэн хөнгөн хүүхд одоо ажилуулж болох төрлийн ийм хөдөлмөр хийгээд мөнгө авч болж гин, суралцсныхаа төлөө мөнгө авч болж гин. За тэгээд тодорхой хэмжээний хүмүүс бол одоо бас том болцсон юм да. За чамд нэг чихэр боо өгөөд яах вэ? Маягаад нэг 30 мянган төгрөг өгчдөг ч байдаг юм уу те. Ингээд нөгөө тийм насны хүүхдүүд чинь ингээд тодорхой хэмжээний ийм хоримтлалтай болоод ингэчдэг. Тий. За ийм хүүхдүүдийн хэмжээнд бол одоо тэр өөр саяны хэлдэг энэ орлогуудаа. За тэгээ өөрийнх нь мэдлийн энэ хөрөнгүүдийг захиран зарцуулах ийм эрх нь ороод ирж байгаа. Ингээд өшөө цар хүрээнд томорч орж ирж байна шүү дээ. Энэ 3 насны энэ ангиллаа дагаад нөгөө гим хорийн хохирлыг хэн төлөх вэ гэдэг чинь ингээд дагаад явчихж байгаа байхгүй юу. За саяны хэлдэг тэр 14-өөс 18 насны хүүхдүүдийн хэмжээний тэр нөгөө гим хорийн юм дээр яхахлаар бол нэг номерт эхлээд нөгөө хүүхд чинь өөрөө хариуцгар болчихдог. Өөрөө хариуцна. Тий. Өөрөө хариуцна гэж. Яагаад гэвэл энэ хүүхд чинь бол нөгөө биеийн өссөн, ухаан санаанд хэлсэн, ухамсар суудсан байх хэрэгтэй гэж үзээд нь шүү дээ. Тэгэхээр тэр нэг хийж байгаа сайн муу үйлдэлийнхаа үр дагаврыг тэр хүн ухамсарлаж явах хэрэгтэй гэж тодорхой хэмжээнд ухамсарлаж явах хэрэгтэй гэж. Ухамсарлах боломжтой гэж үзэж байна. Мэдээж 18 наснд хүрчихсэн том хүнийг бодох юм бол бүрэн гүйцэд одоо ухамсарлаж чадахгүй боловч нөгөө тэгээс 7 ч юм уу 7-оос 14 настай хүүхдүүдийг бодох юм бол арай илүү чадвар нь суудсан гэж үзэж байна. Ийм учраас эхлээд энэ хүүхдүүдэд тэр гим хорыг өөрсдөө нь үүрүүлж байна. Тий. За тэгээд одоо мэдээж нөгөөдүлийн чинь юу байгаа шүү дээ. Хязгаарлагдмал шүү дээ. Гэтэл
эхний ээлжинд жишээлбэл тэр нэг коллежид сураад нэг сарын одоо гэдэг 300 мянган төгрөг авч идэх ч гэдэг юм уу. Тэгээд тэрийг бас нэг банкнд ч юм уу ингээд өөрийнх нь нэр дээр ингээд хадгаламжинд хийцэн ч явж идэх юм уу. Ингээд явж итал нэг бусдад гэмхор учруулад ингэнгүүт тэрний үнэлгээнд тэр өөрийнх нь тэр нэг хадгаламж ч юм уу нэг сард авдаг мөнгөнийх нь хэмжээнд байвал нөгөө хүүхд чинь тэндээсээ төлөх нь. Тий. Үүнээс хэтэрсэх юм бол нөгөө эцэг их асран хамгаалагч төлнө гэсэн юм хуулийн зохицуулалт байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр яагаад гэж байна? Яагаад тэгвэл өөрөөр нь төлөвлөлээд хааштай илүү гарсныг эцэг их нь төлчихөж байгаа юм бол төлөв хүмүүс эцэг их чинь их нь төлчих болов юм уу гэдэг. Харин тийм байна. Тэгэхээр энэ дээр бол яг зүгээр би үл энийг яаж ингэж харж ийна гэхлээр бол 14-18 настай хүүхдүүд гэдэг бол ерөнхийдөө насанд хүрсэн хүн болохын шатанда явж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд нэг тийм ухамсар суулгах, үүрэг хариуцлагаа мэдрүүлэх нэг тийм цаг үе нэрж байна. Тэгэхээр алддаг хүн бол алддаг. Санаатаа санамсаргүй алддаг. За тэгвэл санаатаа ч санамсаргүй алдаад хүнд гим хор учруулчлаа. Тэгвэл гим хор учруулсныхаа төлөө хүн хариуцлага хүлээдэг юм шүү гэдгийг өөрт нь мэдрүүлж штэ. Нөгөө хүүхэд чинь сард 300 мянган төгрөгийн нөгөө тэтгэмж авдаг байсан бол тэр мөнгө нь юуруу нь явчлаа штэ. Тэр гим хороо охиролд явчлаа штэ. Одоо нөгөө хүүхэд чинь дараагийн сарынхаа тэтгэмжийг хүртэл 300 мянга байхгүй штэ. Одоо тэгэхээр тэр хүүхд яахын бодох хэрэгтэй байна шүү дээ. Юу хийж болох юм те? Юу хийж болохгүй. Ер нь муу юм хийх юм бол заавалчгүй одоо хариуцлага ирдэг юм байна. Тэгэхээр одоо тэр хүүхд чинь тийм бага хэмжээний хариуцлага хүлээж энэ төр сурж штэ. Хариуцлагатай иргэн бэлтгэхийн тулд ерөөсөө тийм. Би өмнөх дугааруудад хэлээд байгаа штэ. Одоо жишээлбэл гэрээ дутуу цойжилж орхиод тэгээ гэрт нь хулгай ортсон хүн дээр тэр хулгайчид нэг төрлийн ял өгж яхад түлхүүр тааруулж ороод хулгай хийсэн хулгайч арай илүү ял аваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хаалга дутуу цожлоо явцсан айлд ороод хулгай хийсэн нөхөрт оногдох ял нь яагаад бага байна даа гэхээр тэр зөрүү чи хаана очиод ихтэй нөгөө хохирогч дээр очиж байгаа байхгүй. Таны хариуцлага гэж ирнэ. Харин тийм л болж байна. Энэ нийгэмд хүмүүс ингээд бөөнөр ингээд амьдарч байна. Хүн болгон хариуцлагатай байхгүй бол энэ нийгэм чинь замбараагаа алдах шүү дээ. Тийм. Тэгэхээр ферм болох та. Үгүй амьтны ертөнц болно шүү дээ. Тэгэхээр юу яах гээд байгаа байхгүй юу? Энэ чинь тодорхой хэмжээнд хүн болгоныг ер нь хариуцлагатай байлгая гэдэг санаа. Тийм. Би бол одоо хууль тогтоогч бол энэ талаас нь харсан гэж би бол бодоод байгаа байхгүй юу? Тийм учраас тэр ирээдүйн иргэнийг бас багаас нь яг энэ талын одоо ухамсар юу суулгаж штэ. Нөгөө талаасаа ч гэсэн эн чинь бусад хүүхдүүдэд бас сургамж болно штэ. Одоо нөгөө хүүхд чи яри штэ. Байхгүй. Нөгөө анд нь нөгөө ингэж ягаад хүний юм ингээ эвдэлцэн чинь анд нь дараагийн сар хүртэл мөнгөгүй. Бусад сонсож байгаа нөгөө андууд нь юу гэж ойлгох уу гэхээр эн чинь бас болохгүй юм хийх юм бол өөрөө хариуцаад ингээд мөнгө төлөх нь вэ шүү, тийм ээ. Тэгээ ингээд би чинь мөнгөгүй болчих нь вэ шүү. Тэгэхээр эн чинь нэг хүний тэр буруутай үйлдэлийг чинь зөв шийтгэхэд эхлэнгүүт чинь нөгөө нэг сайн үр дагавар нь ингээд байж шít. Бусдад сургамж болж шít нөгөө талаас. За тэгээд үнэхээр даадавшгүй одоо хэдэн саяын хохирол учруулсан бол тэр мөн амьд чи ямар юм тийм мөнгө байг гэж те. Одоо тэгтээ цаад хүн хохирцсан учраас одоо нөгөө эцэг их асран хамгаалагч зөрөөгийн төлөхөөс үр арга байхгүй. Тийм учраас бүрэн бус гэж. Тийм. Бүрэн бус тийм чадамж гэдэг чинь ерөөсөө л энэ. За зарим бас нэг ийм асуултууд бас орж ирж идэг. Хүүхдүүд сургууль дээр байхад яах юм бэ гэж те. Эцэг ихт байгаагүй шүү дээ хажууд нь. Тэгээ эцэг их хажууд нь байгаагүй байхад чинь яагаад эцэг их тэрийг төлөх ёстой юм бэ гэдэг асуудал. За би энэ асуултыг чамд тавья. Би хүүхдээ сургуульд нь өргөд өгцсөн. Сургуулийн хаалгаар оруулаад багш нь нөлөөлөд өгцсөн. Тэгсэн чинь өдөөс хойш залгаа танаа хүүхд чинь ингээд тийм эвдлээ айчлаа. Нэг өөр нэг хүүхдийн утсыг авч шидэд гэсэн дээр утсан сая төгрөг үнэтэй гэж аав ээж нэрцсэн. Утасны мөнгөний төлөвлөнө гэж байна. Та хүрээ дэрээч гэдэг чинь. За одоо тэгэхээр яах юм? Түрүүн ч ойлоо ярих дээр бол нөгөө юу ялла гэж ярьсан шүү дээ, тэ. Эцэг их нь төлнөл гэдэг шүү дээ. Гэтэл одоо болохоор эцэг хэд нэг өнцөг шүү дээ. Тэр сургууль дээр байсан байхад чи би яаж хамаарах юм бэ? За энэ нөхцөл дээр жишээлбэл хин төлөх ёстой гэж харж байна. Гэхдээ яг нөгөө нэг оо миний л бодол юм да тийм ээ. Би нэг хүүхдийнхээ өмнө бас нэг
үүрэгтэй учраас тэр үүргийнхаа дагуу одоо эцэг их нь болж таарах бол гэж одоо боддог. Тэгээ төлөндөө л гэж одоо харж байна л да. Яг тэр нэг хүүхд маань өөрөө юу гэдгийг одоо цалин мөнгө байхгүй, орлого байхгүй юм чинь тэр хүнийг одоо юуг нь хохирлыг барагдуулахын тулд би хүүхдийнхээ өмнө одоо хүлээс үүрэгтэй учраас тэр үүргийнхаа дагуу одоо хохирлгүй болох байлгүй дээ гэж харж байна. Тэгэхээр яг хуулийн дээр юу гэж энэ асуудлыг зохицуулдгөө гэхээр бол одоо сургуулийн орчин, одоо тийм сургалтын байгууллагын орчин ч гэдэг юм уу те. Эмнэлэг энтергээд ингээд бүр яг тусгайлан заасан байгаа юм л да. Энэ орчинд хүүхэд бусдад юу яах юм бол гим хор учруулах юм бол тэр хохирлыг тухайн байгууллагаар үүснэ гэж. Тухайн байгууллага юм уу? Тухайн байгууллагана гэж байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр энэ дэр асуудал гарч ирж байгаа. Яагаад тухайн байгууллагаар үүсэж байгаа юм? Харин наа чи аягүй сони юм шүү дээ. Одоо тэгэхээр ийм байгаа. Одоо нэг эцэг их сургууль юуны ингээд гурван гэрэмэрээ гэл эн чинь сургуулиуд ингээд сурагч нартай байгуулад идэг шүү дээ. Эн чинь юу яаж юм тэр сургууль ямар үүрэг хүлээж ийн гэхээр танаа хүүхдийг эрүүл аюулгүй орчинд одоо сургах те дээр нь ингээд элдвийн эрх зүйн зөрчилд ингээд оруулахгүй байх гэдэг энэ үүргээ энэ саяны хэлдэг байгууллагууд чинь хүлээчихэж байгаа байхгүй юу. Эцэг их чинь тэр сургууль дээр нь зэрэгцэж суугаад хичээл хийнэ гэж байхгүй учраас тэр сургуулийн байгууллагад одоо шилжүүлж өгч шít. Шилжүүлээд өгснөөс хойш энэ үүрэг бол сургалтын тэр байгууллагууд эмнэлэг рүү шилжчихдэг байхгүй дээ. Тэгэхээр мэдмээр юм байна нэвтрүүлгийн бас нэг зорилго бол ерөөсөө юм те. Энэ ёстой мэдмээр юм байна да тий. За би л одоо аав нэмч ээж нэмч одоо өгжил таарах байлгүй дээ. Гэл одоо хохирлын дарагдуулж байгаа шүү дээ. Яг практик дээр тэгж байгаа байхгүй юу? Ингээл тэр чинь дуудлал амьсгаа дээр очиж штэ. За яач юм уу золигч ингээд очдөг. Тэнд нэг хүүхэд уйлдсан. Тэр хүүхдийн аав ээж гээл сүр гараад ирдсэн те. Тэгэл ста танаа хүмүүжил хүүхэд мөхт гээл ингээл булаа олно өстэй би ч одоо тэгэхээр одоо юу гэх заа шиг тэр одоо тэгээ заа ёстой уучлаарай гэж одоо би хохирлын төлөв цалин мөнгө буухаар одоо нөгөө багш магш сургалтын менежер ч байдаг юм уу танаа хөгчөөстэй тэгсэн мэгсэн таастай яасан одоо хүүхдээ хүмүүжүүлэхгүй тэргээл айхлаар одоо зүгээр нөгөө чинь зүгээр юу гүгээл тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг сургалтын байгууллага гэдэг чинь одоо янз янзын дамжаанууд хэлний дамжаа янз янзын спортын секц мэгч гэдэг юм уу тийм ингээд нэг сургалтын байгууллагатаа л орж штэ. Тэгээ энэ хооронд чи эцэг их нь хараад нэг сууж байгаа тархлаар нь аваа явчихдаг нэг тохиолдол байна. Нөгөө талд нь бол хаяа явчихдаг тохиолдол байна тийм. Ямар ч нөхцөлд байсан угаасаа яг тэр сургалтын байгууллага сургууль эмнэлгийн орчинд одоо иймэрхүү гим хор учирлаа гэх юм бол тухайн байгууллага тэр гим хорыг хариуцна. Тэр үнийн дүн бол байхгүй. Тэд хүртэл байх юм бол эцэг их нь тэр хуваан мууч гэдэг юм уу тийм ээ. Ийм юм байдаг тийм. Энэ бол өөрөө бас мэдчих хэвээр нэг асуудлаа гэж тийм. Тэгэхээр илүүж үзэж байгаа ээж аавуудад би яг юу хэлэх гэдэг нь тэр хүүхдүүдийн үе тэнгийн дээрлэхэлтэнд өртөж байгаа бол та нар энийг зүгээр өнгөрөөж болохгүй. Байх вэ гэдгийг би яагаад хэлж ийм гэхээр энэ байх магадлал их өндөр. Тэр 22 онд хийсэн нэг судалгаа байд. Үе тэнгийнхний дээрлэхэлт байна уу гэсэн чинь хэдэн хувь гарсан гэж? 80%. За одоо бас энэ нөгөө гэр бүл салаал тэгэл аав ч юм уу ээж нь хүүхдээ юу яадаг? Одоо асар хамгаалагчаар тогтоогдож. Тэгээд аав дээрээ үлдэх юм ээж дээрээ үлддэг. За гэтэл манай энэ нөгөө эцэг эхчүүд нэг тийм зарим нэгэн ухар мөчид бодолтой эцэг эхчүүд байна. Хүүхдээр нөгөө хүнээсээ дамжуулж хүүхдээрээ дамжуулж одоо өсшөө орсол тайлдаг те. Ийм тий. Тэгэнгүүт хүүхдтэйгээ уулзуулахгүй гэдэг одоо айгүй нийтлэг юм байхгүй. Тийм шүү дээ. Энэ бол нийтлэг асуудал тийм ээ. Тий. Хүүхдтэйгээ биш. Өөрийнхөө л нөгөө нэг өөрийгөө л харж штэ. Тэгээд одоо нэг сонсон бэлэг байна. Ээж нь хүүхдээ аваад үлдсэн байлаа гэхэд бол тэр аав бол хүүхдтэй аим, хүүхд аавтай аим. Гэтэл хүүхдийг уулзуулахгүйгээр тэр салаа явсан нөхрөө чадаад байгаа юм. Тий. Одоо хохирогоод байгаа юм гэсэн тий. Гэтэл яг нариндаа болон чи хүүхдийн эрхийг амар бүдүүлгээр зөрчөөд хүүхдээ асар их хохироож байгаа байхгүй юу. Гэтэл үүнийг үндэ бол тооцохгүй байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдүүдийг ингээд аав ээжээс нь ингээд ааваас нь ч гэдэм ээжээс нь тий. Өөр дөр авсан хүн чинь ингээд хөндөй байлгаад идэх. За одоо хоёлаа нөгөө гим орийнхоо юм руу орё л да. За одоо ингээд байж итал нөгөө аавтай нь уулзуулдаггүй байсан нөгөө хүүхд чинь хүүхдтэй юу яаж жагаад тоглож жоход
түлхээд унгачиж. Тэгсэн нөгөөх нь одоо ингээд хөмсгийн чи маанч бит ингээд нэг сэтэлжээ. Тэрэн дээр ноёо моё даваад ингээд боо юм болжээ. За гэхдээ тэр хоёр бол маргалж байгаа л нэгийг түлхсэн чинь нэг тийм болчихжээ гэж. За ингээд нөгөө эмчилгээний зардал мардал гэдэг чинь ингээд бөө ажил болно шүү дээ. За одоо тэгэхээр яах юм? Хин төлхий, эцэг ихэн төлнө гэж байгаа шүү дээ. Гэтэл хуулиараа бол энэ хоёр чинь салтсан байна. Тэ. Тэгэхээр одоо нөгөө хин дээрээ байна тэр нь л төлж тарах уугүй юу? Би бас багш шиг чамаагаа зовоод шүү дээ. Тэ. Чи бол энэ дээр юу бодож байна? Яг уу салтсан ч гэсэн тэр хүний одоо аав нь учраас бас хамтран л хариуцлага хүлээх юм болов гэж одоо шууд орж ирээд байна л да. Тэр тус надаар уулзахгүй байсан нь бол нэг чухал биш ээ гэж. Тийм чухал биш бах гэж одоо бодож байлаа. За сайн байна. Би чамайг бол тэгвэл бас боломжийн байна гэж хэлэх гээд байна. Гэхдээ энэ дээр бас бодох юм байгаа байхгүй. Юуг бодох вэ гэхээр яг бодит боломж нь өөрөө бас хэр байсан. Тэ. Энд чинь нөгөө маргаан чинь шүүхээр орно шүү дээ. За тэгээд ашиг би төлчихье гэдэг тийм аав байхыг үүсэхгүй. Одоо хоёул аав гэдэг чинь нөгөө ээж нь хүүхдээ авч явсан нөхцөл дээр ярьж байна тийм. Тэгээ ээж нь аавтай нь уулзуулахгүй байсан гэж үздэг. Тийм. Энэ нөхцөлд бол магадгүй зарим аав за яг вэ тийм. Хүү манд буруу ир гэж тийм учраас би төлчихье гэж болох юм. Нөгөө талдаа ингэ шүү дээ. Би хүүхдтэйгээ уулзах гээд ингэхлээр чи ерөөс огт уулзуулдаггүй шүү дээ. Тэг чи одоо яг төлбөр төлөх болонгууд хариуцлага хүлээх болонгууд би хүлээх гэдэг. Тийм байж болж байгаа юм уу те. Би төлөхгүй гэж болно шүү дээ. Тийм тохиолдол зөндөл байгаа. Юм шударгал байл та тий. Чи өөрөө би бүгдийг мэднэ гэж авсан тэгэл үр дүн нь шүү дээ. Гисэн маргаан үүсвэл яах вэ гэж байгаа. Нэг бол одоо надад боломж олгоцсон алгаач гэдэг юм уу? Яг зөвөр боломж талаас нь ярихгүй. Ерөөсөө угаасаа чи уулзуулдаггүй учраас шууд тэрнгүү би гэдэг ийм кейс л яриа л да тий. Энэ нөхцөлд бол бас бодууштай болчихж байгаа юм тий. Одоо яг яах хэрэгтэй юм бэ нэрэ. Гэтэл гэр бүлийн хууль одоо холбогд бусад хуулийн дээр юу гэж ийнэ гэхлээр бол гэрлэлт цуцалж байна гэдэг бол тэр эрэм хоёрыг хууль зүйн хувьд ингээд яг аль бие усны эхнэр нөхөр гэдэг энэ статус чинь байхгүй боллоо шүү л гэж байгаа болохоос биш тэр эцэг их байгаад үр хүүхдээ хайрлах халамжлах хүмүүжүүлэх тийм ээ энэ үүрэг нь бол үргэлжилж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ингээд яг том утгаар нь онлын хувьд ингээд аваад үзэх юм бол тэр уулзуулдаггүй байсан ч гэсэн эцэг их нь хариуцна гэж байгаа утгаараа бол хариуцах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхдээ яг хөө зүгээр маргааны сэдв хаана байна гэхэлэр бол би тэр хүүхдийг хүмүүжүүлэхэд ямар ч оролцоо байгаагүй. Байлгаагүй. Тийм боломж надад өгөөгүй. Тэгээ ингээд явцсан хүүхд ингээд жаахан одоо сахилгагуутаад янз гиснийхэн төлөө би яагаад явах юм бэ гэж маргах бол энэ бол нэг талдаа шудраг ёсны зарчим бол мөн байхгүй юу. Тийм. Гэхдээ хуулиндаа бол хуулиараа бол хариуцлага үргэлж их эцгийн одоо үүрэг нь бол угаасаа л байж л байгаа юм. Тэгэхээр бол яг хоо энэ бол тодорхой хэмжээний маргаан болон тэгээ энэ маргаан чинь шүүхээр орохдоо одоо энийг цэвэр шүүхлээг харна да. Бас ингээд уулзуулахгүй гэдэг мөртлөө бас хаа нэг уулзаад байсан байх уу? Ерөөсөө тэр асран хамгаалагчаар өөр дөр авснасаа хойш тэр нөгөө талтаа нь огт уулзуулаагүй байна уу? Энэ судлах нь энэ бүх юмнуудыг чинь ингээл тодруулна шүү дээ. Тэгж яагаад за энэ бол үнэндээ бол бас яг шууд одоо эцгийг нь одоо оролцуулаад тодорхой хувийг нь төлөвлөж барих нь бол одоо зөв юм гэдэг нэг шийдэж болно. Эсвэл энэ чинь эцэг нь энийг бол төлөхгүй. Нэгэнт одоо бүх үүрэг хариуцлага их нь аваад огт уулзуулахгүйгээд ингэж ийсэн учраас тэгвэл хариуцлага ч гэсэн тэгвэл ээж дангаараа хүлээ. Гэдэг нэг ийм асуудал бас байхыг шүүгчлэр эхлээд судлаад тэгжиж л дүгнэлтээ баримтан дээрээ үнсэн гаргах нь. Тэгэхээр яг би зүгээр энийг сонсож байгаа үзэгч сонсогч ээж аавуудад юу гэж хэлэх гээд энэ төр бол нэгдүгээр хүүхэд бол та нарын хэн нэгнээсээ хүн нэгнийгээ чадах хэн нэгнээсээ тэр хорслоо тайлдаг энэ хэрэгсэл чинь биш шүү гэд нэгдүгээр хэлэх гээд байгаа юм. Тий. За хэрэг үнэхээр тэр ээжтэй ч юм аавтай нь уулзуулахгүй байсараа тэгжэл тэр хүүхэд чинь бусдад гим хор учруулад ингэх юм бол ер нь та бас дангаараа хүлээх магадлал бас их өндөр шүү гэж. Энийг бас та бүхэн бас анхааралтай аваач. Тий. Та хоёрын салдагч нь бол хүүхдийн буруу биш учраас хүүхэд үнэхээр хүсэж байгаа юм бол тэр нөгөө талтай аав дээрээ юм уу ээж дээрээ очих эрхтэй. Та тэрийг уулзуулахгүй хорсноороо та хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Харин энэ тохиолдолд хоёулаа зүгээр сэдвээсээ баг зэрэг хазаагаад хэлэхэд бол хэрвээ ингэсэн нөхцөлд нөгөө тал нь одоо хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад, хуулийн хяналтын байгууллагууд
гомдлоо гаргаж болно. Хүүхд ээж автайгаа уулзах боломжгүй байна. Нөгөө тал хүүхдийн эрхийн талдаад байна. Гिचг юм бол энэ бол тэр хорж исэн тал бол бурууд шүү. Хүүхэд эсвэл өөрөө уулзахыг хүсэхгүй байдаг бол асуудал өөрөөр яригдах уу? Наадах чинь бол гэх юм бол арай өөр болоод ирнэ. Өөр болж байгаа тийм. Уулзахыг хүсэхгүй байхад нь хүчээр уулзуулах юм бол эн чинь харин хүүхдийн эрхийг зөрчиж байгаа. Гэтэл нөгөө амьдрал баян болох дээр бас ингэж байгаа юм. Танай хүүхд чинь өөрөө уулзахыг хүсэхгүй байх гэж зүгээр хэлж байгаа юм. Хүүхэд бол өөрөө уулзмаар байгаа юм. Гэтэл хүүхд чинь уулзахгүй юм чинь яах юм гэдэг ийм бас яриа тайлбар байдаг. Тэгэнгүүтээ тэрийг баталгаажуулахын тулд хурж ирээ хүүхдтэй аав чинь бол новш байхгүй те жийтгарыг хаяа явсан байхгүй юу. Ухуул сурчлаа. Одоо ингээд тарих угаалт хийгээ те ингээд хиймлэр аав юм уу ээжийг үзэн ядуулах ийм юм хийж байгаа бол энэ ялгаагүй хүүхдийн эсрэг хийж байгаа хүчирхийлэл. За эргээд хоёлаа юу руугаа оръё. Нөгөө яриа руугаа. За одоо төгсгөл ер нь төгсөж байгаа бох. Би одоо нэг асуудлыг бас хэлэхгүй болохгүй. Яг энэ нөгөө гим хортой холбоотой. Гим хор гэдэг ихлээр хүмүүс бол голцоо дандаа нөгөө материаллык бит байдлын хохирлыг бол гим хор гэж ойлгоод байгаа бох. Тэгвэл энэний чинь цаана бит бус одоо хохирол байдаг. Эдийн бус гэж ярьдаг. Эдийн бус тийм. Энэ дээр юу байдг вэ гэхээр тухайлбал хүний нэр төр албан тушаал тийм ээ энэ зүйл рүү одоо халдсан энэ үйлдэл. Энэ маань бол өөрөө хүний нэр гутаагдж штэ. Хүн нэрээ тоогос өдөөгөл ярьдаг бол хэдийгээр надаас ямар нэгэн материалыг зардал гараагүй хохирол учраагүй бол чи би сэтгэл санааны хувьд айгүй одоо хохирол учирч штэ. Тэгээ үүнээсээ болоод магадгүй нөгөө хүүхд бүр ичимхий болдгийм үү сургууль хичээлдээ явахгүй боломжууд алдах ингээд эсвэл тэр сургуульд би явахгүй өөр сургууль руу шилжийгээд аав ээжтэй ажил уддаг юм чи ингээд гарах үр дагавар бол зөндөө байгаа байхгүй юу. Ялангуяа одоо энэ сургуулийн орчны үе тэнгийн дээрлэлт гэж нэг айхтар юм гараад ирчихлээ. Тийм. Тэгэхээр энэнийг бол яг одоо хүмүүс бол ихэнхдээ одоо манайхан ч бас солонгос кинонд нэлээд орчихсон юм шиг байна. Нөгөө нэг солонгос кинонд дэр гардаг юуг л төсөөлдөг баг. Яг тэр нөгөө хүүхдүүдтэйгээ бас тэр болгон ойр байдгүй нөгөө чөлөөтэй сайхан ярилцдаггүй. Иннээсээ болоод нэг солонгос киногоор төсөөлөл байдаг баг. Ерөнхийдөө бол амьдрал дээр бол бас иймэрхүү төрлийн тэр солонгос кинонд дэр гардаг шиг тийм бие махбодын тийм дээрлэлт бол байхыг үгүйсэхгүй байгаа хэрн бол тээ. Нөгөө талаас нь ямар хүчирхийлэл нөгөө дээрлэлт явагдаад байна гэхлээр одоо нөгөө биенийгаа нэр хож өгдөг асуудал. Эн чинь өөрөө нөгөө яг ингээд дөнгөж нэг хорвоо ертөнцтэй танилцж байгаа тэр мөө бяцхан зүрхэн дүлэн чинь амар том дарамт болчихж байгаа байхгүй юу. Тийм. За тэгээд нөгөө гадна дүр төрхөөр нь шорголдог байдаг юм уу. За бас нэг баг зэргийн хөөрхий дултраа байхыг үгүйсэхгүй те. Тэгтэн одоо тэр дултраагаар нь доромжилдаг. За бие махбодын хувьд яалч нэг өгт гормоны жоохон өөрчлөлтөөс ч юм уу болоод ингээд жоохон өндөр баглаар одоо нөгөө тэмээ болдог. Эсвэл нөгөө намхан бол бас нэг намхнаар нь хэлдэг. Туранхай бол нэг нэртэй, тарган бол бас нэг нэртэй те. Энэ бүхэн чинь эргээд дээрлэлтэнд орчиж байгаа байхгүй юу. Тэр чинь ямар нэгэн байдлаар тэр хүүхд чинь 50 амгалан байж чадахгүй шүү дээ. Нөгөө төлөнд дээрлэгээд те. За тэгэхээр энэ дээрлэлт маань бол өөрөө бусдад учруулж байгаа гим хорь ер нь бол. Гэтэл энийг бол харамсалтай нь хинч гим хор гэж өнөөдөр авч үзэхгүй байгаа нь айгүй харамсалтай байхгүй. Тэгвэл өнөөдрийн бит хоёрын ярьж байгаа энэ сэдвийн нэг айгүй чухал хэсэг бол зөвхөн тэр материаллык хохирол учруулснаасаа биш тэр үр хүүхдэд чинь орж ирж байгаа тэр үе тэнгийнхний дээрлэлтээс үүссэн тэр гим хорийн асуудал. Эдийн бос энэ хохирлын асуудал. Удаан хугацаанд яв. Энэ чинь хүүхдийг тий ил харагдахгүй эцэг их ингээ хүн харахад нөгөө бас нүд ам нь хөрцөн бол харна шүү дээ. Яа хин зосгч яач юу гэдэг. Гэтэл тэр хүүхдийн сэтгэл санаан дотор явж байгаа тэр дарамтыг ээж олж харахгүй байна. Ямар ээж олж харах вэ гэхээр нөгөө хүүхдтэйгээ сайхан чөлөөтэй ярьдаг, санал бодлоо солилцдог ээж аавууд бол энийг дорн мэдчихэв. Яг тэр хүүхд чинь нэг л биш байгаагаа мэдэрн тэр хэрэг ээж аавдаа нээлттэй хэлж ярина шүү дээ. Гэтэл зарим хүүхдүүд бол нэг угаасаа аав ээж нөгөө нэг үл тоох гэсэн нэг тийм одоо хүчирхийллийн хэлбэр биш. Үл хайхрах тийм. Үл хайхрах гэсэн. Ийм үл хайхралтанд орцсон хүүхдүүд бол тэгтээ тэргүүд хоодгүй юм чинь би одоо яаж хэлэх юм? Магадгүй хэлэх юм бол өө мө тэнийг
одоо амтан ингээд хүүхдэд дээрлэхүүлж явахдаа таарамч гэдэг юм уу те юу гэдэг ингээ харин баг нэмээд өөрийн загнах зодох учраас баг хилснээсээ хилээгүй баг ингээд өөрхий тэрмүү зовлонгоо бяцхан зүрхэндээ тээгээ явах нь өөр нь баг ашигтай болчихж штэ. Ашигтай жагвар дээр болчихж байгаа байхгүй те. Тэгвэл энэ бол хүний нэр төр алдар хүн дөрөв халдаж байгаа ийм том одоо гим хор юм аа. За энийг тодорхой хэмжээнд одоо бас шүүхээр юу яаж эхэлж байна. Гим хорын хохирлыг тодорхойлж эхэлж байна. Яг хөө зүгээр ингээд би яг өөрөө яг энэ маргаанд ороод ингэсэн юу бол байхгүй кейс бол. Яг хөө зүгээр ингээд би сонссон нэг дунджаар иймэрхүү төрлийн гим хорыг бол одоо ингээд 1.5 саяас 2 сая төгрөгч гэдэг юм уу одоо үнэлээд тийм ээ тэр гим хорыг үнэлээд ингээд эцэг ихээр нь төлүүлсэн ийм тохиолдол байна. Ийм кейс бол байгаа юм шиг тийм. Гэхдээ би бол яг өөрөө гардаж бол ороогүй. Сонсож ирсэн тийм ээ. Нөгөө нэг хэлбэр бол гим буруутай итгээд нөгөө нэг хүний өмнө очиж уучлал гуйдаг асуудал. Тэр нөгөө хийсэн үйлдэлийнхаа төлөө. Тэрийг нь шүүхээр нөгөө хохирсон талын хүүхдийн аав ээж нь шүүхэд нь хэмжил гаргахдаа уучлал гуйхыг даалгаж өгнө гэдэг ч юм тий. Бүр ингэж ангийнхан хүүхдүүдийн өмнө албан ёсоор ингээ уучлал гуйлахыг даалгаж өгнө гэдэг. Дээр нь одоо манай хүүхд сэтгэл санаагаар хямарсан. Тэгээд бид нар сэтгэл зүйчэд хандсан ч гэдэг юм уу, ийм сэтгэл зүйн ийм одоо цогц сургалт авсан, наашаа цаашаа явсан. Тэгээд ингээ хүүхдээ чирж явахын тулд бид нар ажил төрлөөсөө чөлөө авсан ч гэдэг юм уу. Ингээд энэ мөнгөө ингээд буцааж авъя. Энээс дам учирсан хохирол гээд ингэх юм бол тэр нэг 500 200 2 сая асуудлууд яригдсан гэдэг ийм учиртай гэж харж байгаа. Тэгэхээр эргээд хоёлаа нөгөө хариуцлагын асуудал дээр бууж байгаа. Хүүхдийг багаас нь хариуцлагажуулах асуудал. Тэгэхээр ангийнх нь хүүхдүүдийн өмнө уучлал гуйлгуул яг гэхлээр одоо энэний цаад нөгөө нэг эерэг үр дагавар нь яаж юм гэхээр нөгөө бусад хүүхдүүдэд энэ айгүй сайн нөлөө орж ирж шít. Ингэж биенийгаа элдвэр нэр хоч өгж болдгоо юм байна тийм ээ. Ингэж болдгоо юм байна, дээрлэж болдгоо юм байна. Ингэх юм бол эн чинь тэр шүүхээр ордго юм байна. Чи бүр аав ээж нь хөтөлцөөд явдаг юм байна. Чи аюул болдго юм байна шүү. Гэдэг ийм мессежийг нөгөө нэг үе тэнгийнхэнд нөгүүлж байгаа байхгүй юу. Тэр хүүхэд ч гэсэн гин бурууга тэр хооронд ойлгоод эхэндээ бол магадгүй нэг одоо ойлгоогүй өнгөрцөн бол эний чи ингээд шүүх мөхөөр ороод ингээд ингийн алдад одоо тэр чин аав ээжтэй бол овоол зэмлүүлэндээ тийм ээ. Нийтээр нь тэгж ойлгуулна гэдэг маань цаашдаа одоо гарч болох олон асуудлаас өрчин сэргийлэх. Тэгэлгүй байх юм бэ чинь. Багаас нь ингээд ухамсартай зөв хүн болгож төлөвшүүлэх. Тийм. Хариуцлага юм даа бас дахиад тийм. Тэгэхээр энэ телевиз үзэж байгаа ээж аавуудад би яг юу гэж хэлэх гэдэг нь тэр хүүхдүүд чинь үе тэнгийн дээрлэхэлтэнд өртөж байгаа бол та нар энийг зүгээр өнгөрөөж болохгүй. Өртөж байхгүй бас тийм ээ. Байхгүй. Тийм. Байхгүй гэдгийг би яагаад хэлж ийн гэхээр энэ байх магадлал их өндөр. Яагаад гэхээр 22 онд билүүдэд хийсэн нэг судалгаа байд юм билээ. Тэргээр ингээд хот өдөөгийн ингээд сургуулиудын хүүхдүүд дотор ингээд үе тэнгийнхний дээрлэхэлт байна уу гэсэн чинь хэдэн уу гарсан гэж? 80%. Нажд баг бүгд юм биш үү? 10 хүүхдийн 8 гэсэн үг шүү дээ. Тэгээ дийлийнх нь биш үү? Гүн чинь амар өндөр тоо байхгүй юу? Аюулын тоо. Тий. Инглиш чи одоо бит хоёрыг сонсож байгаа үзэж байгаа таны хүүхэд ч гэсэн үе тэнгийнхний өндөр магадaltaй болоо явчихлаа шүү. Өндөр магадaltaй байгаа байхгүй юу? 30% гэх юм бол бас ч өөр юм. Бас гай. 80% гэж айгүй өндөр байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр хүүхдтэй анхаараач. Тэгээ тэр хэрээрээ хэрв ийм асуудал байх юм бол сургуулийнхаа төвшөнд эхлээд сая ярилцааж бүр болохгүй бол шүүхэд хандаад гин буруугийн тогтоолгоод тэр буруутай үйлдэл хийсэн хүүхдээр одоо тэр ангийнхны хүүхдүүдийн өмнө уучлал гуйлгадаг юм уу яадаг юм одоо та нар юу бодож болдгийг те энийгээ ингээд хуулийн үнээс зөвлөгөө авч жагаад энэ асуудал орооч. Ингэж бид нар энэ хүүхдүүдэд яхин эрүүл аюулгүй орчинд хүмүүжүүлж боожуулж авнаа. Эртнээс ийм асуудал ингэж хариуцлага хүлээлгэснээрээ тэр нэг хүүхдтэй ээж авч гэсэн анхаарах хэрэгтэй. За манай хүүхд чинь бас жаахан задрах гайлгаа юм байна шүү. Тийм ээ. Тэгэхээр одоо би анхаарахгүй чи явж нэг айхтар хүүхдтэй болох нь байна шүү гэж. Ингээд хаана чи цочроо авч байгаа байхгүй юу? Тэгээ энэс чинь мэдээж сургууль бол болтрохгүй шүү дээ. Тэгвэл багш юу хийж ийсэн, нөгөө нийгмийн ажилтны юу хийж ийсэн ингээл нөгөө нэг өхрийн эвэр цохих юм бол 1000 өхрийн эвэр дөргөн гэдэг шиг л ингээ явна шүү дээ. Тийм учраас иймэрхүү асуудлуудыг ээж аваад битгий тэр хүүхэндээ ингэж нууж өнгөрөөч тийм ээ. Бусдаа болон өөрийнхөө хүүхдэд сайн одоо үйл хий гэж байгаа бол
Энэ асуудлыг гаргаж тавьчих. Гэхдээ ингээд нэг шүрүүптэл тийм гарчих юм бол юу яагаад шүүхэд хандаад байгаа бас ингээд хатгаад байгаа юм бас биш шүү тийм ээ. Ер нь гэхдээ эхлээд цаа ярилцах хэрэгтэй тэгээ үнэхээр болохгүй байх юм бол ийм арга хэрэгслүүд бас байж болохын шүү гэж санаа хэлээд байгаа. Тийм. За ингээд өнөөдрийн хувьд бол энэ нөгөө хүүхдийн бусдад учруулсан гим хортой холбоотой нэг ийм зүйлийг их нээлжинд мэдж яхад болно. За тэгээ мэдээж үүнээс цааш агсан төвшний арай жаахан эдрээтэй ийм хэрэгүүдийг бол мэдээж мэрэгжлийн хууль жимгүүлэгч нар дээрээс очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Бит хоёрын яриа зөвлөгөө мөн дандаа анхан шатны ийм мэдүүлэх зөвлөгөө өгч байгаа. За баярлалаа тань. Мэдмэрийн бай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За та бүхэндээ бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргэсэн хүн бол хамтран хөтлөгч маань бол Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн багш Алтан гэрэл ах маань байлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За түр баяртай.